Их газрын их сур. Хоёр бүгд тэмээ. Монголчууд хос бүгд тэмээг гэршүүлээд 5,000 жил болжээ. Харин сүүлийн жилүүдэд тэмээ уралдаан ихээр зохиогдох болж хурдан тэмээний үнч өссөн байна. Ашиг шим их төвчээрийн дээд болсон энэ амьтны талаар их газрын их сүр нэвтрүүлэг үзүүлнэ. Ялангуяа манай зургийн баг хурдан тэмээг сонирхлоо. Түүнийг уйж сойно гэдэг тунч нарийн арга ухаан байдаг гэн. Мориухаас ялгаатай нь уяач тэмээтэйгээ тун сайн ойлголцох ёстой. Ийм өрөвц арга ухааныг судлахаар Баян онгор аймгийн Баян цагаан сумыг зорилоо. Улаанбаатар хотоос 960 км-ийн зайтай манай улсын баруун урд хэсэгт орших говь хээрийн бүс хосолсон жинхэнэ хонгор нутаг. Бидний очих ёстой айл аймгийн алдарт уяач Шага. Түүний хурдан тэмээ өнөөдөр Монголд дээгүүрт орох давхилтай гэж ярьдаг юм билээ. Өглөөч одоо тэгэл тэмээний хажлаас тэгэлээ шүү дээ. Тэмээч одоо дашгин шүү дээ. Тэгэл сайхан зөөлөн 100 гараар оролдоод сайхан зөөл оролдох юм бол тэмээ шиг хурдан омхордог амтан бол байхгүй. Тэмээ уух ажил тунч их өглөө эртлэн эхэлнэ. Тэмээ шүнжин салхин зогсож хондог болохоор тавг нь хөлддөг гэн. Бас өөрөөсөө маш халуун элчтэй учраас цан хөөрөг татуулсан цав цагаан болдог байна. Ийм тохиолдолд хурдан тэмээг шууд гүйлгэх, хурдан явуулах тун аюултай. Хөсөлж цанг нь арилгаад баг зэрэг алхуулж хөлдсөн тавгийг нь халаадаг гэн. Атаас яахан гэж хөтөлж хийж яахан амраан зүгээр шууд ингээд хөсөж мөстэй шууд уйхгүй. Сайхан хөтлөн амраан өглөө эрт босоод ингээд сайхан хөтөлж сайхан тавгийн сайхан гисгээж хөдлөхгүй бол хамаагүй ширэн хөдлөөд тавг нь тасарна тэмээ чи бас энэ өвлийн хүйтэн хэцүү шттэ. Одоо тавг мавгийн сайхан ингэж гисгээж угаал. Тэгэл гүйлгэн хөлснө. Мор яаж уйдгүй яг л тэр үн шиг л уйж штэ хөлснө өсөргээ хийн. Тэмээ чи уг нь адаг бодол халбархан штэ хөө. Намар эртээ сайхан барьж аваал. Үнсэн дээр сайхан 10 доног уяа сайхан 5-ын яач. Бэхжүүлээд ав. Тэгээ сайхан 30-ын жаа сайхан ингэлээд. Тэгээд нэг сайхан 10-20 км сайхан гүйлгээд сайхан онгойлгоол. Хэмсгааг сайхан задлж. За одоо на буурч одоо усаа би жигнэ үлж байгаа шүү дээ. Одоо ирж байна. Тал нь алга юм биш үү? Нөө улаан буур байгаа юм уу? Тийм. Айдар одоо Монгол юм байна уу? Тэмээ тунч догшин амтан. Ялангуяа инг ботгоо харамлах юм бол тунч ширүүн. Бас буур ингээ хамгаалах юм бол бүрч аюултай. Бидний очих үед Шагагийн буурнууд дөнгөж оржээ. Орсон буур хөөс сахруулан ингээ тойрон хамгаална. Хэрвээ танихгүй хүн тааруул дайр нь хаз нь өвдгөөрөө дарч амь насыг нь таслах хүртэл аюул учруулдаг байна. Харин өөрийн эзэнд тунч ирэх бараг л өвөртөн унтах шахтыг уяач Шага ярьлаа. Энэ одоо энэ жил 2 шүттэй буур байгаа. Хэрээр орж байгаа буур нь. Эзэндээ бол яг ч орсон буур бол. Өөр хүмүүнгээ яваад очиж мочих тэмээ мал ижлээс нь барих хийх тийм юм бол янз ширүүн штэ ташгин штэ. Зан гаргана. Ер нь урдаас нь ер нь буурчин бол тэгээд ер нь дагаал хоргоогоо нэвгүй штэ. Хацлгүй яах вэ? Ороо буурнаас ч одоо юм бүхэн лайж идэм байдгийг штэ.
Буур шавж өөрийн сүр хүчээ үзүүлдэг. Сүүлээ бүх рүүгээ хүчтэй шахуурдаж байгааг шавах гэдэг. Нойтон сүүлээр тун хүчтэй шавж байгаа нь энэ. Буурч одоо 11 сарын 20-даас хойш тэгэл ордог юм. Зэлмэлэл. Тэгэл гидсэн татсаар тэгэл орж эхэлнэ шүү дээ. Тэгэл буур орно. Хавар 3 сар гаргаж иж гарна. Тэмээг номхруулах ажил ботго байхад нь хийгдэнэ. Тэмээ тойлуулах буюу бөлгүүлж сургана. Ботго ихээсээ холдох бүртээ ааш нь улам догширдог учраас хүнд тийм амар баригдана гэж байхгүй. Харин ихэнх хажууд нь байвал түр амс хийдэг байна. Энэ үед уяачтай мордон тойлох ажлаа эхлүүлнэ. Шагагийн өнөөдөр сонгосон ботго чааш их. Түүний их нь ирж байж номхорж байгааг үзэгч та харж байна. Хамаагүй бөлгүүлэх юм бол тэмээ хүзүүгээ хуглах их хүчээр тойлдог гин. Цаатаа чахчаан бардуу. Халтар. Их газрын их сур. Хурдан дэмэч одоо үнд хүрж штэ одоо хурдан дэмэд одоо нэг 4-5 саятай байна штэ. Энэ одоо уралддаг тийм ээ. 6 харагдаж 2-4 үсэн юм байгаа. Тэмээний уралдаан хүчээ авчих говьд бүсийн уралдаан үе болдог байна. Шагагийн хурдан ат мянган тэмээний уралдаанд ихний 50 дотор багтжээ. Чамгүй амжилт. Бас тэмээн дахиад хурдлах боломж байгаа учраас уяа сойлгонд сүүлийн жилүүдэд бүрчих анхаарах болжээ. За тэмээний уралдааг хөгжих тусмаа бисрэг тэмээ уралдуулах нь ихссэн гэн. Бисрэг буюу хавтгаан ирлиз гэсэн. Хавтгаа зэрлэг амт учраас Монгол тэмээг бодвол тунч хурдан байдгийг уяачд ярьж байна. Хавтгаан ирлиз эхний үедээ өсөн тачирхан байдаг бол цус холилдох тусмаа улам Монгол тэмээтэй төстэй болдог. Шагагийн тэмээ доторч бисрэг тэмээ хэд хэд бий. Гавтгай чинь өөрөө нөгөө буурч нь бүдүүн буурнуудаа саад ингэн гавтгах ангийг хурааж аваад баг тайлагнууд нь хөөгдөөл тэгэл тэд нар наашаан гарч Монгол ингэнд гачиж байгаа юм. Тэгээд Монгол ингэнд ороод тэгэл Монгол ингэнээс ингэж ирдийц гарч байгаа штэ. Гавтгаан буурнаас өөрөө хамгийн их эцэг тал нь эхэлж байгаа штэ. Гавтгаан бисрэг гэдэг байгаа ч. Халтар ингэндээ Монгол буур бисрэг байна уу? Байхгүй. Гавтгаан ингэ чинь бол өөрөө зэрлэг амт саанаа тэргөө гавтгаан нөгөө бүдүүн буурнууд нь хураагаад авчин Монгол бууранд бол олдохгүй. Бисрэгчэд 3 үедээ орж байгаа. 3 үедээ. Нэгдүгээр үедээ одоо жиг нэгдүгээр үедээ байгаа юм. Тэр буурч одоо нэг сая ийм ангайж штэ. 3 дугаар үе мөрөөр тэгэхээр шууд тэгэл Монгол болоо. Тий, тэгээ шууд Монгол болоо явж. Одоо тэд нар ч одоо хурдныхаа чиглэлээр бол тэд нар ч гэсэн янз хурдан байна шүү. Тэр манай Баян онгор аймаг нэг тэмээний уралдаан хийсэн бүсээ. Тэгээ тэн дээр бид нар очиж уралдаа тэгэхэд цаг харж яг уралдуулж ирсэн. Тэгэхэд Монгол тэмээ 28 минут хэдэн секунд ирлиз тэмээ гадаа гавтгаан бисрэг тэмээнүүд нь болохоор
26 минут хэдэн секунд яваад ирсэн байт юм билээ. Тэмээ уяхад морь шиг нарийн ажил тийм ч их биш. Гэхдээ тэмээгээ сайтар ойлгохыг уяачд хийчээн. Үнэхээр хурдан байлаач тэмээний ааш хөдөлсөн бол ягаад ч явдгүйг шагаа ярьлаа. Тэмээ дотор олон янз байна. Үс ихтэй бол удган тэмээ гэж нэрлэдэг байна. Шагаагийн хурдан ат удган. Үснөөс их ганган амтан гэж нэрлэх дуртай гин. Энэ одоо удган тэмээ гэж усууд ярьд. Энэ бол ийм өснөөс хамаагүй ихтэй наа тэмээнүүдэд бодвол энэ тэмээг нь удган тэмээ гэж ярина. Тэ. Энэ хамгийн ихний ажлаа хийцэн үү та? Хийцэн. Одоо яаж байгаа? Одоо яваа Одоо яахан гэж хөтөлж хийж яахан. Амраан. Тэмээж одоо намар ирт сайхан уяал нэг үнсэн дээр сайхан уяал тавгийн сайхан бэхжүүлээр. Тэгээл нэг сайхан онгойлгоол хүчийн сайхан ингүүлчих юм бол тэгээл их уяа орохгүй дээ. Тэмээний ашиг шим тун чих. Ингэний хормог нь чихрийн шижин өвчнийг ангаадаг. Хорд хавдар үүсгэхээс сэргийлдэг байна. Тэмээ олон хоног ус уудаггүй. Хүүтэнд төсвөртэй байдаг гол нууц бол ясанд нь байх витамин. Энэ витамин ингэний хормогт агуулгаддгийг шинжлэх ухаан нотолжээ. Дэлхийн баячууд ингэний хормог яг оргиор нь уухыг тун чих хүсдэг. Үнэн ч өндөр. Ялангуяа урд хөршөөс хормог авах гэсэн захиалга олон ирдэг байна. Энд чи одоо ерөөсөө витаминыг янз бүр өвчмөнд сайн гэхэд одоо энэ чинь улс орноор одоо энэ чи янз их хэрэгжилж байгаа шүү дээ. Орын сувцсан аргагүй хормог. Бид нар ч юм болоод нэг өглөө ороагүй л байгаа шүү дээ. Ингээ саах. Гоё. Ингээ ороагүй янз байгаа шүү дээ. Эний чинь ууцсан байх тийм хидэж уух юм бодогддгүй шүү дээ. Ингэний хормогоор шоорул нэртэй тун сайхан амттай ундаа бэлтгэдэг. Ядаргаа, хуян хөөрх, нүдний хараа гэд бүх юмд маш сайн ашиг тустай. Гэрээ эзэгтэй манай зургийн багийнхны альжаалыг тайлж шоорул нэртэй өвөрмөц ундаа бэлтгэлээ. Ингэний сүг хөөрүүлж хормогоо нэмэн сайн буцлагдаг байна. Ингээд багахан элсэн чихэр хийж амтыг нь зөөлрүүлээд халуунаар нь уухыг зааж өглөө. За би ингэний шоорул чанах гэж ихлэ сүг хөөрүүлээд тэгээд айрга юунаас сонгоосоо амтай айрга хийгээд тэгээд ингэний шоорул чанжин. Зүгээр буцлах юм бол айрга шууд буцлах юм бол цагаа болоо явчихдаг. Сүгс өөр юу хийх юм бэ? За хормог. Хормогын цайч над уучхна. Тэгээд цэцгнүүр хийн, аарц гаргана. Энэ хөөрүүлээд одоо сайхан ингээ самраа тавих юм бол бас өрмөөр нь тогсойлж утна. Тэгээд айрга одоо сайхан бүлөөд байх юм бол сагдцгаж гарна айргнаас. Тэр нь юу? Тэр нь одоо айрга юу вэ? Айрга сайхан сайн бүлөөд одоо 4-5 мянга бүлөөд тэгээд юу хахаар айргны юуж дээд талд нь сагдц унж өтгөрч дээд талд нь сагдцгаж ундаг. Тэгээд манайх нэрх юм бол юу вэ? Арх гарна. Ингээ олон хүнтэй юу басан төсөөрөөлөхөд бас юу яхав нэвгүй ширүүн мөрөн гүтлэж урж явах юм бол бас эвэлдэггүй. Ингээ уурлаад ботгож юу байхгүй үргээд бас юу байхгүй. Заахан дүлгөө зөөлхөн тэмээ айлуулах зөөлхөн харцчих юм бол тэмээ их зөөлхөн сэтгэлтэй амтаа. Эвлэхгүй бас сүнэл гарах. Тэгээ сүн гарахгүй. Яг эвлээс ахын бол сайхан сүтээ ширүүн дөрөв хөдөх юм бол эвлэхгүй тэгээд юу хатд. Эсвэл гарахгүй. Өглөө ороо 2 сар. Өглөө 1 сарчхан
ороо утга зэлдэж байгаа юу ч. За дээд засах нэг литр 500 2 литр амгад отлох нэг 500-аас дээш тэгж гэсэн юм болдог. Зүгээр шинээс ааж байгаа ангимыг бол тэгэл нэг дооцох нь 500-аас заримдаа багасаа 300 явж байгаа. Янз янз. Намар хүүхд тохиос нь мал дээр. Би тэр жоохон өчиг байхасаа л ерөөсөө малдаар явсан гэл. Одоо хүртэл байж байна. Малдаар байж байгаа. Ингэж одоо цаг айдэн байна. Тэгээд ноосно. Одоо энэ тарам багчул тэмээж одоо самнуулж штэ. Самнуул тэмээний ноосон бүтээгтүүн хийж байна. Зах зээлд нийлүүлж байна. Одоо тэр сая бид нэр Баянговд тэмээжтийн зөвлөгөөн дээр очсон тэр ногоолт төсөлийнхэн тэмээний тарамны самнсан ноос гэдэг угаагаад аваад ирсэн байлээ. Тэр бол яг л ерөөсөн ноолоор үзэхэд бол. Боронтгийн одоо ингээл эргүүлэгтэй тэмээгээ эргэх зориултны. Тэгээд эргүүлэгтэй, бойлон данд авахгүйтэй. Авч байгаа юм тий. Хат. Өгдөг одоо үү. Хайна хамар нь одоо нэг ч та зүгээр байгаа хамрыг цоолж ингэж бөөл яаж байгаа чи нэлээ өвддөг байх л та. Энэс өөр арга байхгүй. Та Монгол өвдөөцөөс одоо ингэж ирсэн боломжтой юм чи та тэгэл. Өөртөө өөртөө хийдэг ба. Боронтгоо өөртөө хийнэ. Энэ мод бөөлний юу яа ургана. Энд одоо юм ургасан юу? Ийм хоёр талдаа хацтай тэмээний зориултны тийм бойлс гэж ургадсан шүү дээ. Тэгээд тэрнийг намар явууж. Одоо эндээс нэг 100 гаруй км явж түүж ирэндээ. Тэмээг жолоодох гол хэрэгсэл бол буйл. Буйл гэдэг нь тэмээний хамарт хийдэг модны нэр юм. Бут сөг шиг арзааж ургадаг буйлнаас хамгийн бүдүүн чанартайг нь сонгоо авдаг байна. Шагаагийн гэрийн ойр орчимд буйл байхгүй. Ойролцоогоор 100 орчим км явж буйлаа авчирдаг гэн. Тэмээний хамарны салсыг нэвт хатхан хийдэг байна. Нэг талд нь ацтай хийдэг нь хамраас унахгүй байхад зориулагдана. Харин нөгөө талд нь товх буюу ширээр хийсэн төгжээ хийж өгнө. Одоо томоор одоо энэ жижиг гэрийн дайны тийм том ботнууд байдаг шүү дээ. Оргосон. Тэгээд тэр дотоос л үзэж хар шилж жугаар тэгээд аавна шүү дээ тэмээний хамарт их буйлаа. Нэг одоо гутгаар сайхан зорно. Ингээд сайхан энэгээр нь хоёр хацаар нь ингэж хөрөөдөд энэ урдуур нь ингэж хөрөөдөд аваад тэгээд одоо гутгаар сайхан засаал зороо сайхан тэмээний хамарт хийх болгоол. Нэг юм барин байна хоёр тал нь. Тэгээд яг уртаар нь бол яг юм. Тий. Тэгээд ингэж аваад ямар тэмээн таарн тэрийг зорсон байл. Тэгээ сайхан зор засаал. Ийм болгож байгаа. Тэгэл тэмээний хамарнд хийндээ үзүүрийн сайхан юм үзүүрлж байгаа л. Би бүлийг ингээ аваад хавцраад хадгалчихдээ штэ энэ. Амбар мамбар. Сарвч марвч нацаа тавьчтэй гэж ил хадгалаад. Тэгэл тэрнээсээ шилж хийж зороо тэгэл тэмээгээ бүйлээд шатаа энэ байгаа. Ингээд дэтрээс аваад тэгэл одоо сайхан шилээл зороол засаал. Тэгэл энэ тэмээнийхээ хамрууд хийндээ одоо эднэрийг эхлээд ерөөсөө энэ бойлыг чинь хамарт нэг хийгээл тэр баг эмнэг тэмээнүүд чинь тэгэл сургана штэ. 50 сайхан эдгээж угаал тэгэл барьж аваа сургана да. Тэгэл одоо хамарт гэхлээр энэ тэгэл энэ юунд нь хийгээл. Тэгэл одоо нэг тал нь хоёр хатсан ингээд тэгэл чи нэг талд нь энэ энэс одоо бурантгаа энд нь үйчин. Тэгэл тэмээний хамарт бол ингээл байж байна. Оонч одоо жидийн нөөц болно шүү дээ чи нэг 50 60 буйл авцраа тэгээд нэг жилдээ тэгэл зорч намар тэмээ унаар дорнгууд явууж авцраа. Их газрын их сур. Гурван сарын 6-нд ч тэ нөгөө бүсийн тэмээний хоёр болно шүү дээ. Манаас өмчтөө нөгөө бүсийн тэмээний хоёр 19-нд 18-с ч баа цагаан тэмээний уралдаанд тэрүүн тарин явдсан мөнөд тэмээгээ тууж ирж хатнуудаа барьж аваад Сар шинийн дараа Баянгар аймагт хурдан тэмээний уралдаан болно.
Уяаж байгаа энэ уралдаанд оролцох гэж байгаа учраас тэмээгээ сойх ажлаа өдөр бүр хийж байгааг нь бидний очих үеэс чи үсрэгээ буюу сунгаа таарлаа. Очрын уйж байгаа борат хурд сайтай байлаа. Энэ одоо гайгүй сайн байна шүү дээ. 3 уралдаан болно одоо ойрхон. Тэднэрт л бэлдэж байна. Тэгээд нэг 40 хэм нэг 40-тэй л явдаг л гэдэг чинь газар урууд. Энэд яхан би өксөр газараа тавьд юм аа. Энэ хөхтөм бол одоо 10 гараа харагдаж 2 төр үсээ одоо 12 3 удаа харагдсан тийм ээ байгаамаа энэ хөхтөм бол. Наадлынх нь. Саадлынх нь одоо шин тийм ээ байгаа. Энэ жил би сургаж уйж байгаа. Одоо энэ жил 2 шүттэй уралдах бүдүүн нэмэнд уралдах насандаа хүрэж байгаа тийм ээ. Хэд авчин настай нь уралдах. Тийм ээ ч одоо 2 шүт гаргаал тэгэл уралдуулдаг шүү дээ. Дандра бурдгаа саадлаараа сайхан суул тавьчих наад хоёр. Хичнээн дөрөөгөө богинохыг хийцээ дээ дандарч. Замнаасан гадуур норорой. Замнаасан гадуур ор. Замнаасан гадуур оророй. Яас бүгэлж унах гэж. Яас төмрах бүгэлж гэнэ үү? Гайгүй сайхан байна. Ямар ч байсан өнөөдөр үсэргэж үзлээ. Энэ гайгүй сайхан байна. Тэ ингэ сайхан гөтлөө шүү дээ. Морш ингэж тэхгүй бол нөгөө хөл мөлдөн тус бууч чинь бие нэг хөш чинь сайхан хөлсийг гаттал сайхан хөтөлж явж сайхан амраан шүү дээ тэгжээж. Ахаад эдэрч одоо гүйлгэн тэгэл хоол моолоо гасч хийж үзэн тэгэл бас өсөргөж үзэж байгаа тэгэл амьсгаа хэр байна тэр мөрийн сай харж хийж байгаа тэгжээж л уралдаан тавина да. Унаачаас их шалтгаалх болсон. Унаачаас шалтгаалдаг байх. Унаачаас янз их шалтгаална шүү дээ. Хамгийн гол нь бол унаач хэрэгтэй. Тий тэр мөрөн дээр одоо тэгэл тэд нар ч та бүгдээр ингэ нэгж жил уралдана. Энэ одоо миний одоо нэг лиг хүрэн дэмээ байсан анх уйж ийсэн. Тэр хүрэн дэмээний медаль байгаа. Энэ миний удгаатны медаль байгаа. Энэ одоо Баяндрын говийн бүс төрүүлж ийсэн. Сумдаа нэг төрүүлсэн. Тэгээ одоо Говь Алтай аймгийн Чанаран суманд аман хүзүүнд орсон. Энэ жил бас Говь Алтай аймагт ч аман хүзүүдсэн. Тэгээ одоо наад бол энэ сумын Баяндэр мөндрийн наадмууд. Энэ одоо миний буур байгаа. 4 удаа сумд сайхан бууранд орсон. Энэ жил Баяндрын бүс очоо сайхан бууранд. Энэ нь болохоор миний нэг хөх тэмээ байдیں۔ Нэг төрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг 2 төрүүлээ тэгээд 6 далаа харагдсан. Энэ миний тэр шар өсрөгний медаль байгаа. Тэр саадлын хоёр нь болохоор одоо шилмэл инг гэж шалгаруулдаг. Тэр үнд миний нэг 2 жил очиж 1-2-д орж ирсэн. Саадлах нь миний тэр бисрэг нэг торомны төр байгаамаа. Тэмээ эзэндээ тун илэгтэй. Гэрээс гараад ирэхтэл бүгд шавна. Үнэхээр ухаантай бас эрхэмсэг амтан. Нутгаагүйдэг, нутгаа их сандаг гэж тэмээчд ярина. Эдгээр ч одоо ингээл дан данаатай өвлийн намраас ууш тэгэл наттай цугл энэ баг өдөрт цуг байж байгаа юм чи та. Тэгээд над бол эрхэлнэ эдгээр чи. Эдэж нуралдуулж хийх гээд ингээд очиж хийгээд яваал очиод машинаас буулгаад ингээд юу яхад бол ингээд янз ингээд нүднээс нь бөмбөрөөл тийш харцагсан. Тэмээс 90 бас машин тавих юм хаана авт юм гээл. Тэмээс 90 их тийм уйхан амт шүү дээ. Тэгэл эндээс машин дээр очих гал гарах чинь их гарч өгөхгүй байгаа тэмээ чинь очиод тэр уралдсан газар буцаад иргээд очиход бол шууд машин дараа өөрөөсөө гарч байгаа. Өөрөө тавихгүй. Та хайрх нэг. Чи бол эндээс бол янз гарахгүй нэлээд болж иж гаргаж ашиж байгаа машинд.
Хонгор нутаг бол тэмээнд яг л зориулагдсан мэт. Салхи даган суух их газрын их сүр болсон энэ амтан хүний дотн нөхөр ашиг шимийн дээд болон өссөөр байна. Молцог сувраалсны нүүдэл сэлгэх говьдон молор мөнгөн шигтгэ шиг өнөд орших тэмээн сүргээ. Мэрэгдийн шиндсэн биеинд нь 12 жил багтсан алдартан мичид 7 бурхан сахиустай миний нутгийн ботхон тэмээ гантай жил нутгийн бар толгодон орхиод гүйдгүй юмаа төвчээртэй. Тэлүүлэн шавах буурн ижлэн хамгаалах зоригтой тэнцэн тоглох батхан ээжэн таних ухаантай ноосон сурлах боосон ингэн ихэрлэх холын удамтай ногтол сургах тошгон нормон номхрох зөөлөн сэтгэлтэй сайхан чалгарах ганган хатан хаач төрүүлэх хурдтай эртэй сав дүүрэх сайлсүүн харин нутгад үнтэй эмтэй шуурган дуруудаж эзнэн эрэлд хатаахгүй ухаантан шовуу ботхын идэж ээж нь үнчрэхгүй ээрэм шаргалговын босоо заяатан дэсхэн өвлийн куйтэнд 7 сар шиг наадамтай тэв дэлхийн дансанд тэмээг тамгалах хувьтай торго магнах шиг ноосоор нь дэлхийд хүмүүс гангардаг. Эсгэрэн үлээх салхинд нь зоргоорон тошгоон эрчтэй гурамсан бурандганда унамгай номхон ижилдсэн гүрэн зүсэндэн өсөх нэгэн буянтан ижил дөрвөн шагааны бэрхэндэн нэгэн тэмээ таавар дээшлэх тэмээ нутгийн амьд эрдэн тог өндөр бүхийн налан жонжоход ээж минь гар шиг зөөлөн буугаад нөмөртөн суухад миний галтай гэр шиг дулаахан.